За сайн байцгаана уу? Сайн амархан сайн байна уу? За сууч. За багш нь 3 дугаар бүрэн дүнд сургуулийн бага ангийн багш Ариун Цэцэг одоо 2 дугаар ангийг 2-ын Б ангийг удирдан ажиллаж байгаа. За өнөөдөр танай ангийнхантай багш нь хамтраад төрслөг урлагийн хичээлийг явуулах гэж байна. Ангийн дарга гарч ирээд ангаа танилцуулчих. Манай 3 дугаар бүрэн дүнд сургуулийн насан багштай 4 анги нэг хамт олон маань 28 сурагчтай. Манай анги өөрөө За ямар гоё урайтай анги вэ? За болцсон суучих. За багш нь ийм нэг хайрцагтай зүйлийг та бүхэнд харуулъя. Энэ дотор ер нь юу байгаа гэж бодож байна вэ? За гараа өргөөд багштай хариулаад байгаарай. Энэ дотор юу байгаа гэж бодож байна таад? За Батмөр. дүрснүүд. За дүрснүүд. Өөр. Үндсэн 3 дүрс байна. За өөр. За жоохон чангараарай. За. За өөр. За бурмаа. За бүгдээрээ л дүрс байгаа гэж бодож байна. За тэгвэл одоо энэ дотор байгаа зүйлийг та хэдэд хөл үүднээс багшны нэг шинж чанаруудыг бичсэн байгаа. За хамгийн ихний нэгдүгээр шинж чанарыг бэлгүүдээ уншаад өгч ангийнхандаа чангаш. Улбар шар өнгөтэй. За юу гэсэн бэ? Би улбар шар. За тэгвэл одоо юу ээжлэх болоо улбар шар өнгөтэй. За. Өнгөрөш байж магадгүй гэж байна. Өөр. За. Бас Адилхан байна санал нэгдтэй байна гэж байна. Өөр зүйлийг бодож байгаа хөлт байна уу? За. Адилхан саналтай байна уу? За бүртөө. ямар нэгэн дүрстэй. Дүрс байгаа гэж бодож байна. За хоёр дахь шин чанарын хинзоолоо ирүү шийдэгч. Би та нарын тоглох дуртай тоглоом. Та нарын тоглох дуртай тоглоом гэж. За дараа нь. Та бөмбөг гэж магадгүй гэж байна. Өөр. За. Бидний тоглох дуртай тоглоом гэж ямар ч нэг бөөрийн хэлбэртэй л нэг юу гэж бодож байна. За. Аюун хааны холбоотой. Магадгүй. За бурмаа. За магадгүй. За энэ бүх саяны хариултнуудаас нэг хүүхэд л зөв энэ дотор байгаа зүйлийг зөв хэлчихлээ. За хин гэж бодож байгаа вэ? Та бодоо суужээ. За одоо багш нээж харах уу энийг? Харъя те. За хайрцаг нэгдлээ. Улбар шар өнгөтэй. Юу вэ? Бөмбөг байсан биш. Бидний хамгийн дуртай, тоглох дуртай тоглоомын нэг. Энийг хэн зөв хариулсан бэ? Ангийн найз Батөмөр нь зөв хариулсан биш. За тэгвэл энэ бөмбөгийг та энэ дөрвөлжин цаасан дээрээ дүрсэл гэвэл яаж дүрслэх вэ? Цагаан самбар дээрээ маш хурдан хугацаанд дүрслээд багштай харуулчих та. За 3 тоолонгод өргөн шүү. За 1 2 3. За ямар дүрсээр илэрхийлчих вэ намуна? Бөмбөгөө? Өөрөөр дүрсээр. За. Хайлуна дуу дүрсээр гэж. Адил дуу. Бүгдээрээ л бид нар ямар дүрсээр илэрхийлчих вэ сая? Дугуй дүрсээр илэрхийлчихлээ. За болсон болгочих. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ дугуй дүрсийг зохиомжлон өнөөдрийнхөө төрслөг урлагийн хичээлийг явуулнаа багштайгаа хамтраа. Зохиомжлох. За өнөөдрийн бидний дугуй дүрсийг зохиомжлох хичээлийн маань зорилго нь дугуй дүрсийг зохиомжлон бүтээл урлана. Бүгдээрээ дугуй дүрсийгээ зохиомжлоод бүтээлээ урлах юм байна. За өнөөдрийн хичээл бидний ямар чадваруудыг дэмжих юм бэ гэхээр сэтгвийг хөгжүүлэх, хамтран ажиллах, ярих, сонсох чадваруудыг маань илүү сайн хөгжүүлж өгөх юм байна өнөөдрийн маань хичээл. За өнөөдрийн бидний хичээл сэтэлжүүлэлт, зорилго чадвараа танилцуулах, хийсэн бүтээлээ ярих, дүгнэлт гэсэн дарааллын дагуу явагдана манай өнөөдрийн маань хичээл.
За бүтээлээ хийхдээ юуг анхаарах вэ гэдгийг багш нь та бүхэнд уушаад танилцуулъя. За бүтээлээ хийхин тулд өнөөдөр бүгдээрээ хосоороо ажиллана. Хосоороо гэдэг маань 2-2-ороо гэсэн үг тий. Хосоороо ажиллахдаа эхлээд юу хийх вэ гэдгээ зөвхөн өөрөө бодно. Дараа нөгөө хажуу ширээнийхээ найз буюу хостойгоо юу хийхээ боддоод ярилцсан зүйлээ цагаан самбартаа төлөвлөнө. Түүнийхээ дараа яг бүтээлээ хийн. Бүтээлээ хийгээд чимэглэнэ. Чимгэлсэн бүтээлдээ нэрээ өгнө. Тэгээд бүтээлийнхаа тухай ярина гэсэн ийм дарааллын дагуу өнөөдрийн маань бүтээл хийх гинэ. За бүтээл хийхин тулд дүрслэг урлагийн хичээлээр бид нар аюулгүй ажиллагааныхаа дүрмийг мэддэг болсон байгаа тий. За хамгийн нэгдүгээрт яа гэж байна? За зориултынхаа савнд бид нар хийцэн байгаа тий. Дараа нь за энийг бас анхаараарай хүүхдүүдээ. За дараа нь болгоомжлох нь байна шүү. Найздаа хин нэг нь найздаа дамжуулахдаа зөвхөн бариулаар нь л өгөх нь шүү. Үзүүрэн талаар нь өгөхгүй нэ тий. За. Ийм дүрмүүдээ эргэн санаад өнөөдрийнхөө бүтээлийг хийнэ. За гэрлэн тохиогоод яаж ашиглахаа мэдчихэж байгаа тийм ээ манай хүүхдүүд бүгдээрээ мэдчихсэн байгаа. За одоо цагаан самбараа арчиж хүүхдүүдээ. Багш нь өмнө салфетыг тавьсан байгаа. Салфетаараа цагаан самбаруудаа бүгд арчиж байгаа. За дугуй дүрсээр өрн би юу хийж болох вэ гэдгээ зөвхөн өөрөө бодчих 1 минутын хугацаанд. Нэг ширээнд 2 ийм цагаан самбар маркер байгаа шүү дээ. Зөвхөн нэгийг ашиглаад зөвхөн нэг цагаан самбар маркер ашиглаад хоёулаа юу хийх вэ гэж саяны бодсон зүйлээ хоорондоо ярьжгаад энэ цагаан самбар дээрээ төлөвлөөд зурчих. Хаана дугуй дүрсээ байрлуулах гэд хоёулаа хоорондоо ярилцаад юугаар хоёулаа чимгэлэх үү? Ямар нэр өгөх вэ гэдгээ хоорондоо ярьжгаад төлөвлөчих. Дугуй дүрсийг нуглаж ашиглаж бас болно те гэдгээ санаж угаад За болсон. Ихэнх хүүхдүүд төлөвлөөд хийчихсэн харагдаж байна. За юу хийж байгаагаа төлөвлөснөө ангийнхаа найзуудад танилцуулах хүүхд байна уу? За халуунаа босоод. Өргөч үү гэдэг. Дээш нь өргөч. Бид хоёрын өргөч үү гэдэг. Бүтээл хийж байгаа. Тэгээд энийг маань энийг би хийж төлөвлөсөн байгаа юу. За дараа нь бэлгүүдийн эгч хоёр юу хийж төлөвлөчээд байна? Миний бицэн дэлтэн гэдэг туулаа хийж байгаа. Тэрэндээ ердөө 2 дугуй ашиглаж бусдыг нь Монгол хэлээр хий гэж бодож байгаа юу.
За. За. Би ч өглөөдөө хийгээд бодож байгаа. Цаан хийх. За бурмаа. Нэр өгнө гэж бодож байгаа гэж. Мэдээж шинэ жил болохоор засарж байгаа юм гээд тэгээ засан өмнөний дүрслэлээ гэж мөрөлийн шинэ жил гэж нэр өгсөн. За ямар мундаг. За ер нь бүгдээрээ багш нь харлаа. Маш гоё бүтээл төлөвлөчгээд байгаа юм байна. За одоо багш нь энэ дугтуудад дугуй дүрснүүд ширээн дээр нь өгсөн байгаа. Энийг ашиглаад за дэвсгэр өнгө бас олон төрлийн өнгөө ширээн дээр нь тавьсан байгаа. Ямар бүтээл хийх вэ гэдэгтээ тохируулаад дэвсгэр өнгөө сонгоод хамгийн дээдлэлт нь он сараа тавьчихаарай өнөөдрийг. За тэгээ бүтээлээ хийж эхлэе бүгдээрээ. Саяныхаа яг төлөвлөсний дагуу бүтээлүүдээ хийя. Дэвсгэр өнгөө сонгоод авчих. Нэг л өнгөн дээр хийн шүү бид нар тийм ээ. Шар өнгө байхгүй. Энийг нараар авчих шүү дээ юм байна. За бүтээл хийх хугацаа 18 минут байгаа шүү хүмүүдээ. Яг хугацаандаа амжуулаад бүтээлээ хийгээд чимэглээд нэрээ өгөөд бэлэн болгоцсон байна. Тусламж хэрэгтэй бол гэрлэн дохиогоо өргөөрэй. Том ширхэг хэрэгтэй нөө. За юу хэрэгтэй? Энэний жижиг юм. Энэс ийм жижиг өнгөтэй хэрэгтэй нэ. Бүр жижиг юм уу? Нөө. За. Ингээд цаснууд нь болж гинөө. Таар хэрэгтэй өнгөнүүд байна уу? Бүгд байна уу? Хэрэгтэй өнгөнүүд нь бүгд байна уу? Ногоон өнгө дутуу байсан юм уу? Багшаас ав. Хайжилж хэрэггүй. Багшд нь байгаа. За. Жижиг. Нэр том байна. Харин дотор нуур зөндөө өнгүүд биш. Тийм биш. Энэ хоёр ижлэг хэрэгтэй юм уу? Энэ хоёр яг ижлэг юм биш. Эсвэл энэ хоёр яг ижлэг. Энэ хоёр жоохон хэцүү. Бүр жижиг улаан хэрэгтэй байгаа мó таард. За бүгснээ нэг байна. Жижиг улаан.
бүр ингэж болж бүр ингэж жижиг. Бүр ингэж бол. Яса. Хэд хэрэгтэй. Хэрэгтэй за. Хөтөг ногоон. Чичгүүдээс юм аа. Мөн өнгөн. Тарч үлээ нэг гэж тий. Намныг маркер нэнд байгаа сте. Намнаа нэгээр хин чимэлчиж болно ш. За, яс. Би хоёрчаа ийм ингээ хоол ийм жижиг нэ. Ийм жижиг бол юм уу? Энэ биш үү? Энэ арай жижиг юм уу? За. За. Бүр энэ жижигээс Тэн ингээ энэ тохируулаад ажиллаж байгаа. За, тавьж чаад, тариулаад илүүгээ. Том шар юм уу? Хол өнгөх үү? Чиний мууч Том жижиг хоёр байж болно ш. Бүр жижиг хэрэгтэй юм байна. Ямар өнгөтэй хэрэгтэй? Хоёр. Ямар ч хамаагүй. Ногоон жис. Хоёрын чиглэл болоо. Энэ өнгөрөөс нараад тохирох юм шүү. Тиймээс. Тийм. Бүр жижиг юм ихтэй. Энийг ингэж тойруулаад жижигсэж хажиж байгаас.
Энэ нөгөө уул юу гэд энийг зурхтаа тод хараараа зураарай. Тэгвэл харагдахгүй шүү. Өнгөн мөдгээр зурчвал. Дуусгаж байна. Манхийн цэцгээ хийж. Тэгэхээр энэ чинь цохоо чимгэлжээ. Хин цэцгээ хийж энд юм хаана гэж байгаа. За тэг толгой юмудаар пластраар хийж. За хийгээд дууссан бол билгүүдийн нэр мэрээ биччихье. Юуныхаа нэр мэрийг. Бүтээлийнхаа нэрийг. За дууссан бол одоо бүтээлийнхаа нэрийг бичээрэй. Та нэрийг гоё бичсэн байна шүү. Ярихдаа тэрийг хэлж болно те. За дууссан бол нэрээ бичээд ширээгээ зэгцлээд суучихарай. Энэ одоо ингэ наач. Золоор болцсон бол энэ юунуудаа тогтоонд нэг ширээгээ зэгцэлж. За. Яс. Энэ ягаан аргачлаа юу гэж байна? Тэгэл ч. За байж ширээндрээ бичих. За хүүхдүүдээ бүтээл хийх хугацаа дуусч байна. Бүтээлийнхаа нэрийг бичээд өөрсдийнхөө нэрийг бичээрэй бүтээл дээрээ. За тэгээ сайхан ширээнээр их зүйлүүдээ зориултын савнд хийгээд дугуй төрсүүдээ дугтуундаа хийгээд ширээгээ зэгцэлж байгаарай. Илүү төрснөөдөө бүгдийг хийчих. Илүү төрснөөдөө цааш хийчих. За юу ярих вэ гэдгээ бодоо сууж хараа. Бүтээлийнхаа тухай бүр дууссан хүүхдүүд ярихтаа бэлдээ сууж хараа. Бүтээлээ ярихад. За илүү төрснөдөө яач. Удандаач. За манай яас.
Юу дутуу? Смаа. За болно. Үйл чинь наалтцсан чи амжихгүй. Чихэн дээр чи наалтчих шин. За илүү цааснуудаа уутанда төгтөнд аячих. Чи юм их чавлт энэ дээрээ чи нөгөө цааснуудаа явуул. За ер нь болсон. Ихэнх нь дууссан юм байна. За бүтээлийнхаа тухай гоё тайлбарлаад ангийнхаа найзуудад ярих хүүхдүүд хэм бэ? За энэ хоёроос эхлэе. Халиуна Батөмөр хоёроос эхлэе. Микрофон өгөө. Тэгээ би энийг санаачлаад Батөмөр болохоор юм. Өөрийгөө санаачсан. Тэгээ Батөмөр болохоор ингээ бүх нугал майнуудыг нэгээ би болохоор наасан. Тэгээ бид хоёрын онцлог болохоор бид хоёр ингэж нугалахтай 3 нугалсан. За маш гоё. Тургчин хүү гэдэг нэртэй бүтээлийг уралсан байна. За багшны энэ бүтээлийн самбарт наачи. За бид хоёрын нэг дээш нь өргөч. Дээш наа. Би ингээд таван наагаад нэг чинь ингээд наагаад за манийг барьж гарч байгаа. би нөгөө тоологийн наагаад бусдыг тэгээд тэгээд энэ тоолог ингээд дээр нөгөө би энэ таван наагаад их чинь за ингээд хамтарч хийсэн нь. Нэг 18 юу. За тэр нөгөө 18 дугуй дүрс ашигласан. за ямар мундаг. Миний хөөрхөн дэлдэн гэдэг маш гоё бүтээл биш үү? За мэн. За хин ярих. Садан дагсан. Нэг дугуй дүрс нь 17 ширхэг болсон. Би наач намайг наасан. Би нэг загас байсан. Нэг загасны наамар зохиосон. За ямар гоё наамар хийгээвэ. За одоо хайчилсан юм тий. За Америкт Мишель хоёр хэний бүтээлийг яриулмаар байна уу? Ангийнхныхаа хэний бүтээлийг тайлбарлаж ярихыг сонсомоор байна. За тэр хүүхдийг сонгоч. За Бүртөө Бурмаа хоёрыг сонгоё. За Бүртөө Бурмаа хоёр гараад ир. Энэ үгийг намайг битгэн найдвар гэж нэрвсэн. Тэгээд бид хоёр яагаад битгэн найдвар гэж нэрвсэн гэхээр ингээд хүмүүс санаа найдвартай явдаг, өдөр сайн сайхан явдаг. Харин найдвар өдрөөс өдөр боловтой байдаг учраас бид хоёр найдвар гэж гаргасан. Тэгээд би харин хөлөө тохиолдсон. Харин манай найдвар хөстөөдмөсгөр үгийг тохиолдсон. Тэгээд бид хоёр архиан байхыг хоёулаа тохиолдож хийсэн. Тэгээд энэ намайг нэг 23 шиг дугуй тусарсан байгаа. За ямар гоё. За Бүртөө Бурмаа хоёр хэний бүтээлийг
тайлбарлахыг сонсомоор байна. Хэний бүтээлтэй танилцмаар байна? Билгүүдээ их ч хоёр хэл ярьсан бүтээл. За. За их ном уу? Дөрвийн дуртай баяр шинжтэй тэрнээс санаа шинэ жилийн тухай хэлсэн. Мэдээ шинэ жилээр цасан мэдээ тэгээд тэрнээс санаа авахдаа шинэ жил цасаарчоо гэж цасыг содон юмар хийсэн. Тэгээд бид хоёр бүтээлдээ 5 өөрийн тус ашигласан. Бусдыг нь бодож хийсэн. Бид хоёрын энэ бүтээлдээ мөрөлийн шинэ жилийг хэрэгсэн. За. Цасан ширхгийг бусдаасаа онцлохоор зурж үзүүлсэн гэж шинэ бүтээлийн хамгийн онцлог нь. За одоо энэ хойдлын ширээний хамгийн ардлын 3 дахь ширээний сурагчд бүтээлээ танилцуулж байгаа. 3 дахь. За мэ танилцуулах нь. Бид хоёрын номон нийт 14 номоо орсон байгаа. Тэгээд хоёр нугас ийдсэн юм уу те? За. За та хоёрын бүтээлийн хамгийн гол онцлог дандаа дугуй төрсөндөө яатсан бай? Нуглаад хийчихсэн байгаа нь. Бусдаас бас өөр болсон байна те? За баярлалаа. Яса. За билгүүдээ ангийнхаа найзуудаас хэнийх нь бүтээлийг сонсомоор байна. За хэлж. Оо байна санаа ирэх. Хийг сонсё гэж. За. Ста гоё юм ээ те. За хүчит цаан гэдэг бүтээл биш. За. За ундралмаа хостойгоо гарч ирээд бүтээлээ танилцуул. Бид хоёрын энэ хийсэн бастаас садан зүйлээр бид хоёр бүгд дугуй төрсөө голоор нугаач хийсэн байгаа. За маш гоё бүтээл байна. Үзэгсэлэнд цэцэг. За ангийнхаа найзыг нэг найзыг бүтээлийг сонгож байгаа. Одоо бүтээл. За. За. Аз жаргалтай туйлуур. За, манай 2 дахь ширээний 2 хүүхэд хатар. Толов хийцэн үү? За сайн биш. Ямар гоё. Гэрэлт цох гэдэг нэртэй юм биш. За ангийнх нь бүх найзууд хамтраад маш гоё бүтээлүүдийг хийлээ. Ийм гоё бүтээл хийсэн бүх найзуудтай баяр хүргэе. За одоо бүгд бүтээл рүүгээ анхааралтай хараарай. Хэний бүтээл чамд хамгийн гоё
санагдаж хамгийн ихээр таалагдаж байгаа саналаа ангийнхандаа хэн хэлэх вэ? За болорч юм. Аз жаргалтай төлөв. За юу нь чам таалагдаад байгаа аз жаргалтай төлөврий? Хөөе, ярьсан л маш гоё таалагдсан гэж. За баярлалаа. Ундрмаа. Надад бас аз жаргалтай төлөврөө таалагдсан. Яг л хүүхэд бүхэлдээ хаж жаргалтай гэдэг үү? Үг нь маш таалагдсан гэж. За аз жаргалтай төлөвөр хамгийн гоё санагдж байна гэдэгтээ санал нэг хүмүүс байна уу? За ангийн ер нь ихэнх сурагчид санал нэгтэйгээр аз жаргалтай төлөвлөрөл маш гоё бүтээл байна гэсэн. За халина. Одоо өктөбөр маань хадгалсан яа гэвэл найзыг авахд маш ховор байдаг лээ. Найзыгаа гомдох юм бол яг тэр найз нь гомдоод найзаа ахаж болно гэдэг бас хэцүү. За бүртөө бурмаа хоёрыг хийсэн бүтээлтээс хамгийн гоё байна гэсэн санал нэгж байгаа хүмүүс байна уу? За байна. За бэлгүүдэд хиний бүтээл маш гоё таалагдаад байна. Хин хоёрыг хийсэн. Одоо Баттамөр Анууж хоёр борогчоо бүтээл таалагдсан. За юу ч юм таалагдаа энэ бүтээлээ? Нуглаж хийсэн арга нь маш гоё байлаа гэж нэ. Хоёр хурагтай хүү явж байна. За бүртөө. Баттамөр Анууж хоёр хийсэн борогчоо таалагдаа яа гэвэл тэр хоёр санаа санаа маш сайн нийлж гоё бүтээл гаргаж чадсан байна те. За хурагчин хүүтэй санал нэгтэй хүүхдүүд байна уу? Надад ч гэсэн бас таалагдж байгаа гэсэн хүүхдүүд. За ямар мундаг юм бэ? За өөр саналаа хэлэх хүүхд. За Батмөр. Надад жишээл нэрдээ хоёрын таалагдсан. Тэр хоёр яа гэвэл өглөөшийг бүх таарсан амтэн бүрэн л барьж идэх гэдээсэн. Зараа ганцхан тэрнтэй найзлыг гэж хургаад тэгээд өглөөс зараа маш сайхан найзуудыг бүрсэлсэн таалагдсан уу? Ямар гоё. За Бурмаа. Таалагдсан уу? За Умэр. шинэ ор гэдэг маш таалагдсан. Яагаад гэвэл надад тайлбар таалагдсан. За ямар гоё. Энэ хоёр маш гоё цасан ширхгийг бас зурж харуулсан байгаа тий. Дараа цасан ширхгийг зурх бол энэ хоёрын бас зурсан аргыг ашиглаж бас болно тийм ээ. За намнад аль бүтээл таалагдсан бэ? Игчин бэлгүүдээ хоёр. За игчин бэлгүүдээ хоёрыг бас. За игчин бэлгүүдээ хоёрыг хийсэн миний хөөрхөн дэлдэн гэдэгтээ надад бас таалагдлаа гэж санал нэгж байгаа хүмүүс байна. За харлаа өгшин. За бүгдээрээ л маш гоё бүтээлүүд хийлээ. За гэрийн даалгаварт үлдсэн дугуй төрснүүдээ ашиглаад бас өөр бүтээл хийж болох юмаа гэсэн санааг багш нь энд харуулъя. За ийм хүүхэд сакс бариа явж байгаа хүүхэдийг дугуй төрсийг ашиглаа хийж болох нь байна. Мөн дугуй төрсийг ашиглаад ийм гоё заан хийж болох нь байна. Дугуй төрсийг ашиглаад ийм болжмор шувуу хийж үзүүлж болох нь байна. Мөн дугуй төрсээр ийм дээлтэй юм шиг хүүхдүүдийг хийж болох нь байна. За эндээс санаа аваад найзуудынхаа хийсэн бүтээлээс санаа аваад үлдсэн дугуй төрсүүдээрээ гоё зохиомжлоод гэрийн даалгавартаа өөр маш гоё бүтээлийг хийгээрэй заа юу. За ингээд өнөөдрийн маань хичээлд маш идэвхтэй оролцсон 4 ангийн хамт олондоо маш их баярлалаа.